Тэгвэл одоо аниме гэд бид нэр яриад байдаг те. Аниме бол нэг тал наа. Манга гэж байдаг. Мангагийн талаар бол эхэндээ бол аягүй цөөхөн мэддэг байж байгаа. Сүүл рүүгээл анимегээс арай хожуу би мангаг нэг тренд болж гинөө хүмүүс сонирхож гинөө гэж хэлсэн. Монголын хувьд шүү дээ. Монголын хувьд. Яг одоо миний хийж байгаа бизнес байгаа байхгүй. Жишээ нь би бол эхлээд манга бол ерөөсөө уншдаггүй байсан. Яг ингээд аниме манга гэж нэг байгаа. Тэндээс ингээд адапташн аваад анимегийн хийдгийг бол мэддэг. Гэхдээ ингээд мангаг юусоо сонирхож уншдаг. Мангаг л мэддэггүй байсан байхгүй. Тэсэн чинь ингээд нарийн ширийн байдаг юм байлээ л тэгээд манга дээрээ байдаг юмнууд байдаг ч юм уу. Биш аниме дээрээ гардаг манга дээрээ гардаг. Эсвэл ингээд арай цаг хэмндэг ч юм уу тий. Одоо шинэ ингээд одоо энд байхгүй тий. За би Нарутог бодож байсан байхгүй. Анх Наруто ч ингээд Наруто энгийн хүүхэд байх наснасаа эхлээд Шипудэн хүртлээ явтлаа. Нийт бараг 700 гаруй анги байгаад байгаа шүү дээ. Тий. Тэсэн чинь мангаар үлээ 72 хэн одоо ийм чаптер байгаад байгаа шүү. Яг Наруто эхлээд дууслаа. Тэгээ 72 боолоо. Амар богдохоо. Тэнгүүд нөгөө манга дээр филлер нь гардггүй. Тэгээ Наруто одоо тийм их филлертэй тий. Тэгээд ер нь та манганы талаар айгуу тийм мэдээлэлүүд өгөөч. Хүүхдүүд мас ч одоо ч нэг сайн мэдэхгүй л байна. Манга нь ямар ялгаатай юм. Ер нь яагаад хүмүүс манга уншдаг юм? За манганы талаар мэдээлэл одоо ер нь жоох Монголд яагаад манга одоо уншиж эхэлж байна тийм яг хойно байна гэдэг байгаа. Ер нь бол одоо MNF Subs гэдэг хүн ярьсан тийм Монголын бараг анхны саб эдээс аним үзэж байгаа. Тэрнтэй адилхан нэг газар байгаа. Монголын анхны одоо манга очиж газар. Тэр нь Shuriken Team гэж байсан. Shuriken Team бол бас л адилхан 2008, 2007 ч гэж магадгүй. Ямар ч сан намайг 2009 онд тэр нэг фэйсабын юмыг үзэж эхэлж байхад байдаг байсан. Тэгээд тэнд бол тастаа жигэн нөгөө аним болоогүй манганууд ч тэнд байдаг гэсэн юм байна. Аним болснууд нь зарим нь байдаг гэсэн баг. Монголд гараагүй фэйсабд орчуулаагүй тийм. Тэгээд яг манган дунд жишээ нь үнэлгээ тустай өөр ба. Саяны тэр нөгөө нэг аним манга хоёр ялгаатай гэдэг ярьдаа шүү дээ. Ингээд филтер ихтэй ч юм уу те цаг хэмндэг ч юм уу. Тэгэнгүүт бас зураглал өөр гэж бас байгаа. Жишээ нь аниме студ болвол аниме хийхин тулд яаж өдөн төвтэй гардаг те. Яаж хөдөлгөөнд оруулах вэ гэж байна. Одоо тулаантай юмнууд тулааны хөдөлгөөнд гэж байна. Дөрүүдийн нүүрний хувирлыг одоо жишээ нь чи нөгөө анимашн болцохоор чи нүүр чи байнга хөдлөн шүү дээ. Би инээж байгаа ууралж байгаа бүх юмыг гарган тэгэнгүүт манга бол нөгөө ганцхан зураг явж байгаа. Тэгэхээр тийм хөдөлгөөнүүдийг оруулахгүй учраас зурагт нь өөр байх магадлал. Тэгээд манга Монголд сүүлд яагаад од болоод ийна гэдгийг бас ер нь яагаад анханасаа цуг од болоогүй юм бол яг гайх. Би өөрөө ч гэсэн манга сүүлд уншиж эхэлж байгаа байхгүй. Манга гэдэг чинь за одоо энэ манга нь ер нь бол аниме болох гэж байгаа юм байна гэдгийг болонгод за түлхнээс жоох харж идэв гэж бол ямар шүү юм байна. Аниме үзэхгүй юу гэдэг шийддэг болж байгаа шүү дээ бас. Эхлээд ингээд хам чимээр бүгдийг үзээд байсан бас сүүлд нь ингээд арай нэг жоохон нэрөө болол те. За аль нь арай гайгүй. Энэ Японд яагаад болов манга. Эсвэл манга юм лайт нол. Аниме болно. Ер нь бол аниме болов мангагүй шүү дээ. Манга болго анимегүй. Тэгэнгүүт одоо манга original story нь өөрөө манга байх юм бол аниме дээр очиод зарим нь өөрчлөгддөг, зарим нь өөрчлөгддөг. Өөрчлөлтгүй хамгийн том жишээ сайхан гарсан Taco Piece өөрчлөсөн. Taco Piece заа. Гонигтай юм бид. Тэр 6 одоо анги гарч байгаа байхгүй. Тэр дондоо одоо баг бүх үйл хөдлөл бүх юмнуудыг оруулаад гаргахад 2 хүн бат. 2 волонтой байгаа гэсэн. Энэ чаптер нь байна. 2 волон 6 анги болж гарч байна. Гэтэл зарим анимны хувьд болохоор сая их байгаа шүү дээ. 72 анги ботном байж хахад 770 80 болж байгаа ч тийм. Билич ч гэсэн билич арай цөөх юм 360 тийм. Тэгмүүд билич яг ойролцоо шүү дээ 74 билүү 74 бот манга. Гэтэ билич бас ямар их фильтртэй хэлээ тийм. Өргөжлөд одоос гарч байна л тийм. Тэгээд яг манганы онцлог гэх юм бол сая хэлсэн нөгөө хурдан айгүй хурдан одоо яг энэ зохиол дээр юу хэлэх гээд байгаа зохиолч нь юу бодоод байгаа зураг бэкграунд нь яг ямар юм үзэхэд надад хэр таатай байгаа тийм. Одоо магадгүй дараа нь аним болоод хараад би үзэх юм уу үзэхгүй юм уу тийш дээр бол аним мангагийн уншиж гаргачих жоох. Дээрэс нь анимыг бодоход манганы тоо хамаагүй болоо. Тэр нөгөө сонголт хийх гэдэг юм рейтинг дээр жишээ нь өндөр рейтингтэй юм за аниме гэдгээр одоо жишээ нь юу гэдэг юм дэш байгаа шүү дээ практикалж байсан юм аа тийм ингээл тэгээд яг ингээд хитэн төрөл жанр чанараараа өөр
Тэгэнгүүт манга болонгууд хоорондын зайнууд нь бас харьцангуй зайтай аниме. Манга гингүүд хоорондоо бүр өчүүхэн зайтай ингээд мангар олон байдаг байхгүй. Одоо жишээ нь яг тоог нь бол хэлж мэдэхгүй. Ямар ч манганы тоо бол анимены тоогоос доороо хаяж л нэг 10 дахь илүү байгаа. Тий. Магадгүй за нэг одоо энэ хорвоо дэлхий дээр те Японы хийсэн аниме гэдэг зүйл өөрөө нэг 15,000 байлаа гэж бодоход манга нэг 200-300 мянга байж авах гэж би бодоод байна. Тэгээ яг тоог нь бол зүгээр ойролцоогоо ш. Тий. Тим ялгаатай болов. Таныг ярьж байхад бас сайн бодчихлаа л да. Яагаад манга ингээд бүр бараг өмнө нь байсан мөртлөө Монголд сүүлд бүр сүүл бараг ингээд хүмүүс одоо ч гэсэн аним үздэг дуртай гэдэг мөртлөө манга уншдаг маш их байгаа. Мангаас үздэг одоо манга уншдаг айгу цөөхөн хүн байгаа. Уншиж үзсэн, уншаад болсон ч хүмүүс байгаа. Бид бодлоо. Аниме бол яг уу Монголд анх ингээд фэнс ап гарч ирээ шүркэнтийн хоёр зэрэг гарч ирлээ гэж бодоход нөгөө аль үжээ англи хэл дээр аниме үздэг хүмүүс гараад ирсэн байсан. Тэд нэр ингээ ярьдаг би наад гэж үзсэн шүү дээ ингэсэн шүү дээ. Та нар ингээ үзэж гинөө хүмүүс байгаад байна шүү дээ. Ярилцахтай ингээ сонирх юмнууд байна. Манга дээр болохоор яриа байхгүйсэн юм лөө. Хаанаас уншихаа мэдэхгүй те. Тэнгүүд англи хэл дээр ингээ Pirate Site маяг юм мэддэг орлоочсон. Тэгээ яг бүр ингээ зорж уншдаг гэдэг нь уншдаг те. Тэгэхээр тэр бас амар нөлөөсөн байж магадгүй. Одоо түрүүн хэлсэн нөгөө ниш гэж хэлсэн шүү дээ. Манга уншдаг хүмүүс болохоор аниме үздэг хүмүүсүүд яг ингээд дүрс үзэж байгаа шүү дээ. Зохиолыг авчиж байгаа шүү дээ. Бас нэг яг уу тэд дундаа нийшүүд байна. Одоо voice over жишээ нь дуу оруулах voice actor хийн гэдэг дуу оруулсан хүн хийн, аниматор нь хийн гэдэг чинь тийм. Тэд тал руугаас нийш хүмүүс байгаа бах. Тэгээ харьцангуй цөөх. Манганы хувьд болохоор манга уншиж байгаа хүмүүстээр түүхээс гадна харах юм айгүй. Жишээ нь ядчил нөгөө цаасан манга уншдаг хүмүүс явж байгаа. Одоо яг ингээд номоор нь барайл уншихад цаасан ном уншина гэдэг чинь өөрөө амар өөр гэдэг чинь аудио бук сонсно гэдэг чинь өөр гэдэг. Тэгэнгүүт хүмүүс нөгөө нэг аудио бук сонсож байгаа гэдгийг амар хялбарчиж байна гэж ойлгоод байна. Гэтэл яг үндэ юм сонсохоос илүү унших. Тэгээд тэрийгэ мэдхгүй л манус одоо тэгээд аниме үзээд мангаг уншихгүй яваад байгаа байхгүй. Арай цаг химний гэж одоо орчин үеийн хүмүүс цаг химний цаг амжихгүй байна. Гэхдээ би дуртай гэдэг хэрэм бол манга уншиж эхлэх байх. Тэгээд түрүүний нийш гэж ярьсан юм болохоор зураглал одоо яг энэ зураг хоорондын хөдөлгөөний тархиндаа дүрсэлдэг гэх юм уу. Энд одоо чинь энд байгаа нэг ярианы хэсгээс дараагийн энэ хэсэг рүү шилжихэд яг ямар хөдөлгөөн болчих вэ? Тэр хооронд бол зурагдахгүй шүү дээ. Тэрийг бол одоо зохиогч бол мангака бол уншиж байгаа уншигчтай үлдээж байгаа зүйл байна. Тэрийг сэтгэх. Одоо энэ бол бүр одоо ингээд манга гэдэг зүйл чинь бүр зохиолоос лайк novel унших хэцүү шүү дээ. Бахан текст уншаал тий. Тэгээд толгой дотор бүгдийг бодно шүү дээ. Тэгэнгүүт манга ч юм бол ингээд характеруудад дүрсүүдийн бүгд өгсөн. Background хаана байгаа юу болж байгаа дүрсүүд өгсөн байгаа. Тэр хоорондын хөдөлгөөнүүдийг л дахин дүрсэн гэсэн. Аниме үзэх юм бол биш дүрсэн. Хараад гэж аваад. Тийм. Нөгөө хүмүүс ч нөгөө бас тэгдэж шүү дээ. Та нар ингээд кино үзээд номын уншиж шүү дээ. Harry Potter үзээд номын уншсан юм уу? Зүгээр киног нь үзег баг номын уншиж ямар гоё гэж гэл. Ингэж юм да тэгж юм да гэж толгоороо бүр өөрийнхөө бүтээж байгаа шүү дээ. Манганы болохоор дүр дүрслэлийг өгсөн. Тэрийг баг анимашнэл толгойдоо бид нэр хийх юм шүү дээ. Ингээд зөкчлөө да ингээд болцлоо да гэх юм үү. Нэрэл хурдан баг. Зарим манга ч баг текст үздэг. Айгуу баг тексттэй. Баг юм шүү дээ. Таны манганууд. Тэгээд өшөө манга дээр нэг амар том давуу тал байдаг юм аа. Яг хоёр аниме үздэг, нэг нь манга уншдаг, нэг нь манга ерөөсөө уншдаг, хоёрын уулзж байгаа юм. Тэгээд Ванда чи тэр сүүлийн ангийн үзсэн тэгээд ингэж гэсэн чинь тэрнийхээ дараа бас тэгээд тэгээд надад анги чинь гарааг байгаа би зүгээр уншицсан. Төрүүлж явдаг. Тэгээд одоо чинь Free-ийн season 2 гарах гэж байгаа мөртлөө манга нэгэд явж байгаа. Манга нь одоо 15 болж гарсан байна. Тэгээд одоо бол нэг 12 3 хүртэл гарах байх. Энэ гарах. Тэгээд миний мангад орсон шалтгаан яг энэ аахгүй. Би юу байлаа да? Дэмс би тэгэхээр би ингээ айгу хожуу манга уншсан. Өмнө ингээд мэддэг хаддаг гэсэн ерөөс ингээ залхаад уншдаг. Дэмслэр season 1 дөнгөж гараад viral болоод ongoing яг л таны хэлсэн нөгөө студиг ярьж байгаа. Анимашн ямар амар анимэд тийм байгаад. Тэгэл үзээ season 2 нь гарах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хүлээлэг дээр орцсон хэсгүй шууд уншиж байгаа юм. Би тэгэж яах юм мангатай танилцаж яг хүн орж исэн. Тэгээд тэрнээс хойш ер нь живсэн. Яг бол угаасаа амар хурдан таны хурдан айгүй ингээл уншсаар бол баг нэг орой binge reading хийгээд уншдаг тий. Тэгээ би ч өөрөө нөгөө нэг хэсэг Sky трейд болсон Sky айгүй хөөцсөн. Tensei Shitara Slime үзчихээд дараагийн season хийж мангагийн ингээд уншаад дуусчих.
Тэнгүүтээ манга уншаад дуусаад манга бүлэгэнд орчихгоо Night Level гэж байдаг юм байна. Тэр нь ингээ явцсан. Тэрэн дээрээ бүр ийм юм болцсон юм байна гэдэг рекапаар үзсэн байхгүй. Night Level-ээр дараа уншаагүй. Зүгээр шууд рекаптаа. За манга дээр бол тийм даваалтай. Тэгэхээр мангаг бол тийм уншдаг бол сонирхолтой зэрэг. Одоо манга бас хятадын нэр чинь тийм. Хятад Солонгос айлх. Солонгос махва. Манхва тийм манва Хятад. тэр хоёр бас нэг шүү чи танаас ч гараад ирсэн. Би өөртөө уншсан сууж Solo Leveling бол яг шууд дууссан нэг орой ирсэн. Solo Leveling-ийг сайн гарчихсан. Одоо яг Японы аниматорууд жишээ нь хятадын манваг нэмээ болгох гэж за линк клик гэж авах гэсэн байна. Webtoon дээрх мангаг одоо японочууд аниме болгоно гэхдээ аяг гайхчихсан. Тэрний өмнө бас ганц хоёр гарсан байж магадгүй. Гэхдээ Solo Leveling дээр бол нэлээд хүлээлт өндөртэй. Японочууд өөрсдөө ч хүлээлт өндөртэй байсан. Тэгээд Webtoon дээр явж байгаа ш тэр чинь ер нь бол цаасаар гараагүй гэж хагаад хамгийн ихэнд цаасаар гарахтаа Японд үлдсэн. Японы Kadokawa гэдэг одоо кино ийм entertainment газар байгаа тийм номны хэвлэлийн паблишертэй. Тэгээд Kadokawa-гийнхан мангааг нь хэвлээд тэгээд Солонгосоос өмнө ихлээр Японоор хийчихсэн. Тэгээд тийм өндөр хүлээлттэй байсан юм байна. Японочууд хүртэл одоо Солонгосоо тэрийг үзчихсэн юм байна. Энэ чинь хоорондоо амар нөлөөлдөг шүү дээ. Гэтэ хятадтай айл алын дургу. Тэгээд сүүлд бас нэг сонссон юмар болвол энэ саяны мангатай холбоотой. Саяхан нэг сонссон нэг оны 31 анимашн студид захиалгын нэрээ сонсч ирсэн юм подкаст байна. Гэсэн чинь хятад хятадын засгийн газар нь нэг анимашн хийдэг компанид хөрөнгө оруулалт хийгээд AI хөгжүүлж өгөөд тэгээ одоо тэр анимашн хийдэг студид нь дундаж үнэлгээтэй дундаж хэмжээний хүмүүс үзэл зүгээр өнгөрөөд үзэл гэдэг штэ нэг тиймэрхүү дундаж янз янзын юмнуудыг зүгээр Японы аниме студиэс 97%-аар бага зардлаар 20 дахин илүү өндөр бүтээлчтэйгээр хурдтайгаар гэсэн их болж болсон. AI. Саяхан энэ миний саяхан сонссон мэт. Сая нэг 2-3 хоног юм. Тэгэнгүүт одоо ярьж байгаа байхгүй. За тэгвэл одоо аниматор гэдэг хүмүүс чинь директор гэдэг найруулагчтай хүмүүс чинь одоо жишээ нь ямар хөрөлт болж байна. AI бүх юм хийчлээ. Нөгөө нэг зурдаг мурдаг хүмүүс тэр чинь бас ингэ цөөрөн шүү дээ. Тэнгүүд эднэр болвол яг Япон манга дээр ажиллах хэрэгтэй. Хоёр тэрийг тэр нэг дунд хэмжээнд хурдан хийгээд байгаа юм бол маш чанартай хийж өгөх хэрэгтэй. Тэгэхээр тэр нь одоо нөгөө цөөхөн гардаг үнэлэмж өндөртэй байх хэрэгтэй. Тэнгүүд маш өндөр чанартай юмнууд одоо биднэрт одоо ерөөсөө булгархан хоёрхан зүйл үлдэх гэдэг байгаа байхгүй. Нэг бол одоо ингээд те за захын бараа гэдэг ч юм уу ингээд бүх юм нь байж идэг ингээд харахад ямар ч сан хэрглэж болно гэдэг шиг ямар ч сан ингээд үзэхэд бол нэг амар үнэтэй байхгүй. Тэгээ нэг амар тэнэг биш. Нэг ямар ч сан зохиол бүгдийн яар хийцэн. Тэг хүн үзэхэд бол амар хиймэл санагдахгүй. Нөгөө талдаа болохоор одоо түрүүний ярьсан тэр UFO type анимашн ямар амар байсан бэ гэдэг юм бас тэр те чи урд нүгэн байсан байхгүй хүмүүс үзег бол бас дэд дээр байж л байсан. Тэгэнгүүт тийм лаг газрууд нь үлдээд арай жоохон нөгөө нэг хурдан хийдэг мэдэг Японы аниме студиуд нь одоо бүгд их байгаа. Тэгэхээр яг лагууд нь нэг бол бид нарт ерөөсөй хоёр сон. Нэг бол маш чанартай юмыг мөнгө төлж үзсгүү. За монголчууд задаахан мөнгө төлсгөө баяртай тэгээд бодхол байх. Тий. Эсвэл бол маш олон байгаа тэр нэг ойролцоо төрлийн юмнууд тий дундаж юмнуудыг үзэхгүй. Шүүд аюултай тий ChatGPT гаргадаг бүхний хэдчлийн дараа баг зардлаар хамаагүй бага хэлбэртэй DeepSeek хийгээл гаргаадсан. Тэгэхээр одоо бүр хамгийн аимшигтай надад яа тий сайжир шүү дээ. Тий өшөө сайжир шүү дээ. Тэгэхээр бас хятад угаасаа за минийхээр нэлээд эрт дэхэлсэн баха. Яг аниметэй адилхан зургуултай аниме гэж бид нэр одоо угаасаа анимашн шүү дээ. Гэхдээ яг Японд гарч байгаа тэр анименуудтай бидний нэрлэдэг байгаа анименуудтай адилхан зүйлсийг хийгээд хэлсэн байсан. Яг бүр би нэг 3 жилийн өмнө баха. Хоёр ч юм уу. За 3 баха. Чөтгөрийн хааны өдрийн тэмдэглэлээ. Everyday Theory of Demon King гэх юм. Тийм overpower Demon King Reborn гэж байгаа аниме баггүй. Тэгээд сабтай үзэнгүүт хэлдэг гэсэн. Гэтэ амар их юу энэ сайтаас бүгд тэр чигээр хэлдэг үзэж байгаа. Nice. Яг л аниме. Гоё сторитэй, гоё зурагтай. Тэгээ байжсэн ч нөгөө Caesar 7-ыг гараад ирсэн. Тэр бас бацгаа. Зураглал бол нэг
амар гэхгүй ягаад бол нэг жоохон фаны картун маягаар хийдэж штэ. Тэгээд яг fight scene-үүд нь бол бүр үүсэл үнэхээр сайтай. Тэгээд одоо хуучин хятадууд маань тайгал байгаа байхгүй. Хямд зардлаар яаж юмыг хийж чадах уу гэдэг үнэхээр тэгэхэд бол хятадууд харуулж чадчихлаа байдаг. Ямар ч юм дээр баг бүх салбарт орж шүү дээ. Хөгжөөд яч үгүй. Би нөгөө Attack on Titan-ы сүүлийн season гарахад байлаа. Нөгөө студийн нэг салбар одоо юу гэх community даяараа нэг үзий ядсан шүү дээ. Амар их overworking хийлээдэг, хит ажлууд гэртэн ч хариулдгүй гэж ярьсан шүү дээ. Аниматорудаа тэрнээс хойш бүр тэр студи чинь мапа штэ. Тэгтэг ингэдэг гээд бүр мим хүртэл гараад яа мапад ажилд орчих үед мүүдийгүүдээ тий. Тэрийг жоохон бичлэх юм болоо гэж. Гэтэл тийм их хүч хөдөлмөр. Одоо тэгэл хөдөлгөөн болгоны зураг ажилласан. Тэнгүүд онцгой хөдөлгөөн болгоны зурснараа илүү ингэж бойцтой харагдаж байгаа болоо. Яаж хэлбэраар тэгвэл хөдөлгөөн болгоны зурсан юм шиг анимашныг өгөхгүй хөдөлгөөнийг өгөхгүй те. Янз янзын нөгөө нэг анимашн хийдэг сайтуудын салбарч шүү дээ. Анимашн хийдэг програмууд байгаа шүү дээ. Тэр програмууд дээр хөл гар толгой молгогийн загаал хүн шиг хөдлөг гэл одоо AR ингэнгүүд бас харьцангуй нэг хуучин үе бодоход арай амтай байдаг болсон байгаа байхгүй. Тэрийг өшөө сайжруулад хийгээд чадсан болохоор илүү бага зардал хийж байгаа. Баахан хүмүүс ураа суугаад байхгүй гэсэн үг чинь. Маш их дата л өгч байгаа та тийм ингэдэг. Тэгэхгүй бол одоо миний сонссноор их юм одоо харснаар ч юм уу. Ямар директор байгаагаас хамаарат анимашн чинь шал өөр. Ялангуяа тийм динамик хөдөлгөөн тулаан болоонтэй хэсэг. Одоо чинь Naruto-гийн анимашн, тулааны анимашн бол бусад анимашн тийс болооч ингээ яаж хөдөлж байгаа те. Жохон пауз дээрснэ огцсон юм ярьдаг. Тийм болохоор нөгөө Naruto-г ингээд скипэлж үзэх үед ингүүтэй нэг эвгүй сонж муудсан зарим арай үлдээд нь шүү дээ. Яг ингээд эвгүй хэсгээр тийг үзсэн. Ягаад гэвэл нөгөө тэр хөдөлгөөнийг харуултаа л ямдаа тэгээд зурсан болохоос зурч чадахгүй даа бол тэгээгүй шүү дээ. Тэгээ юусаа ер нь нөгөө нэг юм чин бодит байдлаар бодож байгаа юм л та. Бит унахлаараа буцаад ойгоо дээшлдэг бөмбөгтэй. Тэрийг жишээ нь яг зурган дээр зүгээр ингээд буулгаад дээшлээд байх юм бол чинь зүгээр дээшээ доош өгдөг юм болж шин. Тэгвэл яаж илүү амтай болох вэ гэхээр унахтаа ингэж жоохон сундаг ч юм уу те. Буцаж жоохон ингэж дээшээгээ овоосноо буцаад хэлбэртэй ордог ч юм уу. Тэр чинь өөрөө ингээд анимашныг одоо ингээд илүү амтай хардуулдаг байхгүй. Бичлэгийн маань дуустал нь үзэн танд баярлалаа. Хэрэв манай контент таалагдсан бол лайк, subscribe дарж биднийг дэмжээрэй.